Судалгаагаар төрөх насны 10 эмэгтэй дутмын 9 нь D витамины хөнгөн дутагдaltaй байна. Харин 10 хүүхэд дутмын 7-оос 8 нь D витамины дутагдaltaй байгаас 2-оос 3 нь хүнд дутагдaltaй байгаа дүнгарчээ. За энэ нь хүүхэд эхийн хөвлөд боожхоос эхлээд хүүхдийн өсөлт хөгжилд нөлөөлөх тул үүнд бодлогын түвшинд анхаарал хандуулах цаг болсныг нөхцөл байдал харуулж байна. Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдлын 6 дугаар судалгаагаар төрөх насны эмэгтэйчүүдийн 90% нь D витамины хөнгөн, 5 хүртэлх насны хүүхдүүдийн 20%, сургуулийн насны хүүхдүүдийн 30% нь D витамины хүнд дутагдaltaй гарчээ. Иймээс төр засгийн зүгээс үүнд анхаарал хандуулж хүн амын дундах D витамины дутагдлыг багасгах шаардлага зүй ёсоор тулгарч байна. Манай Монгол улс чинь далаад гарцгүй орон хоол хүнсний байдал гэх юм бол ер нь бас далайн бүтээгдэхүүнүүд бол D амин дэмийг бас маш өндөр хэмжээгээр агуулдаг. Гэтэл бид нар бол одоо нөгөө зөв хоолтын дэглэмээр 7 хоногт нэг удаа ч гэдэм үү тийм загас идэх боломж бол байхгүй. Хангалттай тийм D амин дэмээр баялаг хүнсний бүтээгдэхүүнүүдийг одоо бас нэр төрлийн хувьд бол их цөөхөн хэрэгэлдэг ийм одоо онцлогтой. За тийм мэдээж бас D амин дэмийг сурвал зөвхөн ганцхан хоол хүнснээс биш нарны тусгал тийм энэ байдалтай холбоотой манай Монгол улс бол бас өвлийн улирал нэлээд урттай, за нарны тусгалж гисэн бас харьцангуй нөгөө багтай тийм ийм учраас арьсан дээр одоо нийлэгжүүлэх тэр процесс одоо бас сайн өгдөхгүй да бас холбоотой учраас ер нь хүн амын дунд D амин дэмийн тархал дутал бол өндөр тархалттай явдаг. D витамины дутагдлын үед ядрах, сулдах, хөл булчин өвдөх, сэтгэл гутралын шинж тэмдэг илэрдэг. Цаашлаад яс сэрэгжих амьсгалын замын халдварт өвчнөд өртөмтгий болдог байна. Түүнчлэн хор, тавдар, зүрх судасны өвчин, цус харвал 2 дугаар хэлбэрийн чихрийн шижингийн эрсдлийг нэмдэг байна. D витамины дутагдлын үед иргэд ер нь байгалийн аргаар нөхөх, эсвэл одоо нөгөө эмчилгээний журмаар нөхөх гэсэн юм аргууд байна. За байгалийн аргаар нөхөх гэдэг нь болохоор одоо ийм шорт те ийм наранд бие гаргасан тийм хувцастай явхад бас тодорхой хэмжээгээр D витамин авдаг. Жишээлбэл ингээд усны хувцастайгаар өдөрт маргааш нь арьс баг зэрэг улаах хэмжээнд бие наранд шарахад одоо өдөртөө 15-аас 30 мянган олон улсын нэгж D витамин уусантай тэнцдэг гэж ингэж үздэг. Харин D витамин уухтаа шинжилгээ өгч байж эмчийн завраар уух ёстой байдаг. Ингэхдээ өглөө махан болон тосон хоол идсэний дараа уул зохистой. Учир нь D витамин нь досонд дуусдаг. Тухайлбал чансан өндөгнөөс илүү шарсан өндөг идсэний дараа уух нь илүү үр дүнтэй гэдгийг хэлж байлаа.